За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр дэгээ зүүнний анх шатны видео хичээлийн 2 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За түрүүчийн хичээлээр та бүхэнд дааврынхаа 6 дугаар игний хүртэл хэрхэн яаж нэхэх үү үзүүлсэн байгаа. За өнөөдөр үргэлжлүүлээд 7 дугаар игний схемийн тэмдэглэгээнээс эхлээд заагаад явъя. За 7 дугаар игний тэмдэглэгээ маань Т үсэг шиг хэлбэртэй. Тэгээд 2 ийм зураастай байгаа. За тэгээд англи нэр томьёо нь болохоор triple crochet, товчилсон хэлбэр нь болохоор T A. Тэгээд монголоор орчуулбал 3 давхар нэхээс. За тэгээд монгол нэршлийнхаа товчлыг бол 3 давхар цэг нэхээс гэр ингээд товчилсан байгаа. За тэгээд энэ зурган заавар нь хэрхэн нэх тухай энд харагдаж байгаа. За тэгээд үнийг яаж нэхэх вэ? Та бүхэн зүйлээ авч. За тэгээд хамгийн ихний багнаа цөм рүү босохдоо 1 2 3 4 5 оноо албаа яваад ингээ ихний багнаа үсгэж. За тэгээд 3 давхар нэхэхдээ утсаа зүүндээ 2 удаа сул ороо. За тэгээд дараагийнхаа гогцоонд хийгээд ингээ гарч ирэхээр 4 гогцоо олно. За ингээ 4 гогцоогоо 3 болгоод 3 гогцоогоо 2 болгоод 2-ыг 1 болгоно. За утсаа 2 удаа сул ороолоо. 4 гогцоо олголоо. 4 гогцоогоо 3, 3-ыг 2, 2-ыг 1 болголоо. Утсаа 2 сул ороогоод гогцоондоо ээж тэгээд гаргаж ирлээ. Ингээд 4 гогцоо олсныгоо 3 гогцоо олгоод 3-ыг 2, 2-ыг 1 болгоно. Утсаа 2 удаа сул ороолоо. Гогцоондоо ийгээд 4 гогцоогоо 3 болгоно. 3-ыг 2 болголоо. 2-ыг 1 болголоо. За 2 удаа сул ороолоо. 4 гогцоогоо 3, 3-ыг 2, 2-ыг 1 болголоо. Хоёр удаа сул ороолоо. 4 гогцоо 3, 2 1 болголоо. 2 удаа утсаа сул ороолоо. Ингээд 4 гогцоо олгоод 4 гогцоо 3, 3-ыг 2, 2-ыг 1. За ингээд 3 давхар нэхээс маань ингэж харагдах нэ. За одоо 8 дугаар игний схемийг хэрхэн нэхийг түрүүчийнхээс ялгаатай нь гэвэл Т үсгэн дээр 3 зураас байгаа. Түрүүчийн нэхээс маань 2 зураас байсан бол. За тэгээд энэ нэхээсийн англи нэр томьёо нь double triple crochet, товчилсон хэлбэр нь DTA гэж тавьчлах нь. Тэгээ монгол нэр томьёо нь болохоор 2 удаа 3 давхар нэхээс товчлолоо ингээд хийсэн байгаа. За энийг товчлолоо ингээд засчи. 2-ыг үрчгэн 3 нэхээс. За энэ нэхээсээ хэрхэн нэхэх зурган заавар нь энд байна. За үүнийг хэрхэн нэххийг одоо харцгаая. За түрүүнийхээ хийжсэн
ажлаа эргүүлээд хамгийн ихний багнаа босгохдоо дахиад 1 2 3 4 5 оноо холбоо хамгийн ихний багнаа босгочих. Double treble crochet буюу давхар 3 давхар нэхээсээ нэхтэй. Түрүүч удаа 2 удаа утсаа сул орж ирсэн бол энэ удаа 3 удаа сул орно. 1 2 3 сул оруулаа. За тэгээд дараагийн хугацаанд оруулаад ингээд нийт хугацаа маань 5 болж. За ингээд 5 хугацаагаа одоо 4 болголоо. 4 хугацаагаа 3 хугацаагаа 3 болголоо. 3 хугацаагаа 2 2-ыг 1. За тэгээ нөгөө багны маань өндөр нь улмал юм урт болоод байна гэсэн үг. За 1 2 3 сул оруулаа. За 5 хугацаа үүслээ. Үүнийг 4 хугацаа болгоод 4-ийг 3 3-ыг 2 2-ыг 1 болголоо. За 1 2 3 сул оруулаа. Ингээд 5 хугацаа үүсгээд 5-ыг 4 4-ийг 3 3-ыг 2 2-ыг 1 болголоо. 1 2 3 сул оруулаа. 5 хугацаа үүсгээд за ингэж харагдах нь. За дараагийн схемийн тэмдэглэгээ бол 9-р эгнээний энэ тэмдэглэгээ байна. За энэ ямар тэмдэглэгээ вэ гэхээр 2 дан нэхээсийг цугтан нэхэх. За энэ нэхээсийг бол юунд хэрэглэх вэ гэхээр хасалт хийхдээ хэрэглэнэ. Хэрвээ та бүхэн зургийн схемийн зургийг харж байгаа бол энэ 2 нэхээсийг нэгтгэхэд 1 болгоцсон байгаа. Тэгээд дан нэхээс учрна гэдэг нэг зураас байгаа. За тэгээ англи нэр том юм. Single crochet 2 together товчлон SC2TOG. За тэгээд энэ хэрхэн нэх заав маань зургийн хэлбэрээр байна. За үүнийг нөгөө яаж хийхийг харъя. За хийж ажлаа эргүүлээд дараагийнхаа эхлэлтэй 1 хоног холбоо явуулаа. За дан нэхээсээ та бүхэн хэрвээ санаж байгаа бол 1-р видео хичээл дээр 4 дахь эгнээний схем байгаа. За энийг яаж хийгээд эхлээд зүгээр тавтаад харчие. Дан нэхээсийг нэхтэй. Гэж явдаг байгаа. Хугацаанд зүгөө оруулаад татаж гаргаж ирээд уцаа татаж гаргаж ирээд ингээ 2 хугацаа болсныг нэг болгоод. За энийг дан нэхээс гэж хэрвээ та бүхэн санаж байгаа бол ингэж нэхэн. За одоо саяны 2 дан нэхээсийг цугтныг болгож хасалт хийхээсээ яаж хийхийг харуулъя. За одоо ингээд дан нэхээсийг эхлэхдээ ингээд гүйцэхгүйгээр одоо жишээлбэл эхний дан нэхээсээ эхний хугацаа гаргаж ирээд 2 дахь гаргаж ирээд ингээд 3 хугацаа болно. Тэгээ энэ 3-ыг ингээд нэг болгоно гэсэн үг. За дахиад харуулъя. 1 дахь дан нэхээсээ гаргаж ирлээ. 2 дахь дан нэхээсээ гаргаж ирлээ. Ингээ 3 хугацаа алсны гурвангийн нэгтгэхэд нэг болгож. Эхний дан нэхээс 2 дахь дан нэхээс за тэгээ гурвангийн нэгтгэхэд.
За энэ игнээ минь ингээд дуусчихж байгаа болохоор би дараагийнхаа игнээс эхлэе явчих. Ингээд. За тэгээ энэ нөгөө хасалт хийгдэж байгаа учраас нөгөө хийж байгаа ажил маань ингээд одоо нарийсаад явна гэсэн үг. За саяныхаа дараагийн игнэн дээр дахиад автаад үзчих. Нэг хоноо холбоо явуулаа. За эхний нэг дан нэхээс явлаа. Хоёр дахь гаргаж ирлээ. Ингээ 3 гогцоо болсныгоо нэг болгоно. Нэг дахь дан нэхээс хоёр дахь дан нэхээс гаргаж ирлээ. Ингээд 3 гогцоогоо нэг болгоно. Эхний дан нэхээс хоёр дахь дан нэхээс гурав дахь дан нэхээс биш. Ингээ 3-аа нэг болголоо. За ингээд хасалт хийхэд бол энийг хэрэгэлдэг байгаа. Ингээ хийж байгаа ажил маань улмал хасж байгаа учраас ингээ нарийнхан хумигдаад яваад байна гэсэн үг. За дараагийн схемийн тэмдэглэгээ бол 10 дугаар игнэний тэмдэглэгээ байна. За яг түрүүчхтэй адилхан 2 дан нэхээсийг нэгтгэж нэг болгочихсон бол одоо энэ бас хасалт хийхдээ хэрэгэлдэг. 3 дан нэхээсийг нэг болгоод за англи нэр томьёо single crochet 3 together түрүүчих болохоор 2-ыг нэгтгэжсэн энэ удаа 3-ыг нэгтгэж болохоор товчлол нь SC3TOG. За монгол нэршил нь болохоор монголоор орчуулбал 3 дан нэхээсийг цугтна их. За мөн л энэ хасалт хийхдээ хэрэгэлдэг юм нэхээс байгаа. За үүн яаж нэхийг харъя. За түрүүчийн хасалт хийсэн 2 дан нэхээс хасалт хийснээ хөвцсөн байгаа. Яагаад гэвэл нөгөө игнээ маань нэхээс маань цөөдөөд. За одоо ингээд 3 дан нэхээс нэг цугтна ихтэй. Нэг илүүл явчихна гэсэн үг. За эхний дан нэхээс гаргаж ирлээ. Хоёр дахь гаргаж ирлээ. Гурав дахь гаргаж ирлээ. Ингээд 4 гогцоо олсныгаа дөрвөлгийн шууд нэгтгээд за юм болчихно. За хасалт хийж яхад яг шууд ингээд хумаад үргэлжлүүлээ хасаа явах юм бол нөө хитрхи хумигдаад хумиралтчдаг. Тэгээд мэдээж нэгж байгаа зүйлийг чинь заавал нь бол мэдээж шууд янз байгаа л да. За жишээлбэл энэ дараагийнхан дан нэхээсийг зүгээр ингээд явчих. Хэрэг та бүхэн дан нэхээсээ санаж байгаа бол ингээд 2 дан нэхээс явчих. За одоо ингээд дараагийнхаас 3 дан нэхээсээ нэгтгээд явъя. Нэг дахь дан нэхээсээ гаргаж ирлээ. Хоёр дахь гаргаж ирлээ. За ингээд 3 дахь дан нэхээсээ гаргаж ирээд 4 гогцоо олсныгоо нэгтгээд нэг болгочихно. За дараагийнхан зүгээр ингээд нэг дан нэхээс явчих. За нөгөө хийж байгаа ажил маань ингээд хумигдаад юм болж байна гэсэн үг. За дараагийн схемийн тэмдэглэгээ маань 11 дугаар игнэний тэмдэглэгээ байна. За энэ маань 2 давхар нэхээсийг цугтна нэхээс байна. Энийг бас л мөн хасалт хийхдээ хэрэглэнэ. Түрүүчийнхээс ялгаа нь юу вэ гэхээр түрүүчийн нэхээс маань дан нэхээссэн бол энэ маань давхар нэхээс байгаа. За тэгээд тэмдэглэгээ схемийн тэмдэглэгээ нь бол энэ байна. Одоо нөгөө Т үсэх шиг байдаг шүү дээ давхар нэхээс маань. Ингээ 2 Т үсэх шиг тэгээ зураастай үнийг нэгтгэхэд нэг болгоцсон гэсэн үг. За тэгээ англи нэр томьёо нь double crochet 2 together DC2TOG гэж тавьчлах нэ. За ингээд хэрхэн их заавар нь 6 хэлбэрээр байгаа. Ингэж харагдах нэ. За үүнийг яаж нэхэх юм уу харцгаая. За эхний багнаа босгохдоо
игнэний ихний бааныг босгохдоо 1 2 3 ханиу холбоо явчих. За тэгээд давхар нэхээсээ та бүхэн санаж байгаа бол нэг ороо уцаа нэг сул ороогоод ингээ гаргаж ирээд 3 гогцоо болсныгоо 2 болгоод 2-ыг 1 болгодог. Энэ маань давхар нэхээс шүү дээ тий. За одоо давхар нэхээс 2 давхар нэхээсийг 1 болгох. Цогт нь 1 болгох нөгөө 11 төрөний схемийг яаж нэхээ харъя. За давхар нэхээсийг яг эхлэхдээ яадаг вэ? Уцаа нэг сул ороогоод гогцоондоо гаргаж ирээд 3 гогцоогоо ингээ 2 болгоод 2-ыг 1 болгодог. За одоо энэ удаа бол 2 гүйцэхгүй. За яагаад гэвэл эхний давхар нэхээсээ гаргаж ирсэн. Одоо 2 дахь давхар нэхээсээ гаргаж ирнэ гэсэн үг. За ингээ 4 гогцоогоо 3 болгоод 3 гогцоогоо 2 болгоод за ингээ 2 давхар нэхээс үүсчлээ. Одоо тэгээд энэ хоёрыг ингээд нэгтгэж чинь гэсэн үг. За дахиад харъя. Эхний давхар нэхээсээ гаргаж ирлээ. 3 гогцоо 2 болгоод за дараа чи 2 дахь давхар нэхээсээ гаргаж ирье. За ингээд энэ ихний гогцоог тооцохгүйгээр ингээд энэ хоёр маань 2 давхар нэхээс гараад ирсэн байгаа. За ингээ энэ хоёрыг ингээ нэгтгэнэ гэсэн үг. За дахиад харуул. Эхний давхар нэхээсээ гаргаж ирлээ. За 2 дахь давхар нэхээсээ гаргаж ирлээ. За ингээ харах юм бол 2 давхар нэхээсээ гаргаж ирээд одоо энэ хоёрыг ингээ нэгтгэчихнэ гэсэн үг. За дахиад харуул. Нэг сул ороогоод ингээ 3 гогцоо 2 болгодог. 2-ыг 1 болгодог. Гэхдээ тэгж гүйцэхгүй яагаад гэвэл нэгтгэх гэж байгаа тул. За одоо 2 дахь давхар нэхээсээ уцаа сул оруулаа. Одоо энэ хамгийн ихний гогцоог тооцохгүй шүү дээ. Ингээд 3 гогцоо 2 болгоод за ингээ харах юм бол 2 давхар нэхээс гараад ирсэн байна. Үүнийгээ ингээ 1 болгоод толбочно гэсэн. За энэ маань бас л нөгөө хасалт хийхдээ хэрэгэлдэг нэхээс учир хийж байгаа зүйл маань бас ингээд хумигдаад дэше нарийсаад явчихна гэсэн үг. За дараачийн схемийн тэмдэглэгээ маань 12 дугаар игнэний тэмдэглэгээ нь. За түрүү чатгаа яг адилхан. Гэхдээ ялгаа нь 3 давхар нэхээсийг цогт нэх. Түрүү чих бол 2-ыг 1 цогт нэгчээсэн бол энэ удаа 3-ыг цогт нэхнэ гэсэн үг. За ингээ ялгааг нь харах юм бол 1 2 3 давхар нэхээсийг ингээ 1 болгочихж байгаа. За тэгээд англи нэр томьёо double crochet 3 together DC 3 TOG төвчлөлтөй ингээ 3 давхар нэхээсийг цогт нэхнэ. За үнийг яаж нэхээ харцгаая. Түрүү чихаасаа ялгаатай нь гэвэл 2 давхар нэхээсийг 1 болгож байсан бол энэ удаа 3-ыг 1 болгоод явчихна гэсэн үг. За би энэ хумигдчихаар нөгөө игнэ минь хөрөлцөхгүй байдаг учраас ингээ хөвчий. За одоо эхний багнаа 1 ханиу холбоо 2 3 ханиу холбоо гэдэг одоо энэ нөгөө давхар нэхээсээ нэг гэж байгаа учраас за давхар нэхээсээ санаж байгаа бол 1 ороогоод ингээ 3 гогцоо олгодог 3-ыг 2 болгоод 2-ыг 1 болгодог түрүү чихтэй яг адилхан одоо ингээ гүйцэхгүйгээр за энэ ихний давхар нэхээсээ гаргаад ирсэн байгаа одоо 2 дахь давхар нэхээсээ гаргаж ирнэ. За ингээ 2 дахь давхар нэхээс маань гараад ирлээ. Одоо 3 дахь гаргахын тулд дахиад 1 оруулаа. Ингээд за ингээд 3 давхар нэхээс үүсчлээ. За энэ ихнийхэн гогцоотой нийлээд ингээд 4 гогцоо болсныгоо нэгтгээд 1 болголоо. За дахиад харцгаа. Эхний давхар нэхээсээ үүсгэхийн тулд
ингээд уцааныг сул ороод 3 гогцоо олгоо 3-ыг 2 болгоно. За ингээд энийг эхний давхар нэхээс маань гараад ирлээ. Одоо 2 дахь давхар нэхээсээ дахиад сул ороолоо. Ингээ 3 гогцоо олсон байгаа. За одоо энэ эхний энэ гогцоог тооцохгүй шүү дээ. 3 гогцоогоо 2 болгоод гүйцээхгүйгээр ингээд 2 давхар нэхээс маань бэлэн боллоо. Одоо 3 дахь давхар нэхээсээ гаргаж ирнэ. Ингээд 3 гогцоо 2 болгоод за ингээ харах юм бол 3 давхар нэхээс гараад ирчлээ. Эхний гогцоотойгоо нийлэх юм бол ингээ 4 гогцоо. Ингээ үнийг нэгтгээд ингээ 3 давхар нэхээсийг нэг цогт нэхнэ гэсэн үг. За дахиад харуулъя. Эхний давхар нэхээсээ гаргаж ирлээ. 1. За 2 дахь давхар нэхээсээ гаргаж ирлээ. Ингээ 2 давхар нэхээс одоо 3 дахь давхар нэхээсээ гаргаж ирээд за ингээ 3 давхар нэхээс маань гараад ирлээ. Энэ 3-ыг ингээд нэг болгоод за ингээ бас хасалт хийхдээ нэг хэд өчр ингээд нарийнхан болоо явна гэсэн үг.